За та бүхэнд математикийн хичээлдээ ашиглаж болох бас нэгэн сайтыг танилцуулж байна. Google-ийн хайлт хийх хэсэг дээрээ dudamath.com гэж бичээд хайгаарай. Хайлтуудаас гарч ирсэн хамгийн ихний энэхүү холбоос төр дарж оръё. Get started гэсэн товчлуурыг дараад цааш үргэлжлүүлнэ. За ийм цагаан талбар гарч ирнэ. Энэ хэсэгт нэг удаа товшоход энэхүү аппликейшны цэснүүд харагдаж байна. За эндээс би өөрийнхөө ашигладаг цэснүүдийг танилцуулъя. За эхнийх нь fraction гэдэг энэ цэс байна. Энэ нь энгийн бутархайг таниулахдаа, энгийн бутархайн тухай хичээл орохдоо ашиглавал илүү тохиромжтой. За цагаан цэгийг хөдлөх юм бол хуваалтын тоо өөрчлөгдөнө. Тэнхэр цэгийг хөдлөх юм бол будсан хэсгийн тоо өөрчлөгдөнө. Дахиад нэг хэрэгтэй гэвэл энэ нэмэх тэмдэг дээр дараад нэг хувилжиж болж байгаа. За яг энэ хэсгийг тэнцүү бутархайг таниулахдаа эсвэл хоёр бутархайг жишгтэй харуулвал илүү ойлгомжтой харагддаг. За дугуй төрсөөр илэрхийлэгдсэн энэхүү бутархайг тэгш өнцөгт буюу одоо дөрвөлжин төрсөөр харуулъя гэвэл энэ сонголтыг дарах хэрэгтэй. За буцаага дугуй төрсөөр байлгана гэвэл ингээд өөрчилчих болно. Үүнийхээ хэмжээ хэлбэрийг өөрчлөх боломжтой юм байна. Дахиад нэг хэрэгтэй гэвэл анх гаргаж ирсэн шиг энийг товшоод fraction хэсгээсээ сонгоод нэмж болно. За дараагийн цэсийг харъя. Энэ нэг чухал их гоё цэс байгаа. Number systems. За ингээ харахаар сампин шиг харагдана. Бас орон ангийн хүснэгт хэлбэрээр ашиглахад маш тохиромжтой байгаа. За харъя. Энэ бол нэгжийн анги 1-1, 2-1. Гэх мэтчлэн 11-ж болоход 1/10 гээд өөрөө автоматар 10-ын орноос 1 нүд дээшлэнэ. Ингээ автоматар дээшилчихэж байгаа юм. Энэ 10-ын орно, 1000-ын орно, 10-ын орно, 100-ын орно, 1000-ын орно гэд. За 2/10 гэх мэтчлэн 10/10 болоход 1/100 гээд 100-ын оронгоос 1/100 одоо дээшилж гин гэсэн үг. За одоо энэ нэмэгт тэмдэг дээр дарах юм бол ингээ нэмж болно. Буцаага хасаж болно. Энэ хэсгээр тоог нь өөрчилж болно. Ингээд 1602 гэсэн тоог ингээ харуулчих болж байна. За ингээд орон ангийн хүснэгт хэлбэрээр энд нэлээд олон оронтой тоонуудыг таниулахад ашиглаж болж байна. За base гээд энэ нөгөө систем 2-ын систем, 3-ын систем, 4-ийн систем системийг өөрчлөх юм бол бас ийм болно гэд харж болж байгаа эндээс. За энэ их чухал юм цэс байгаа. За дараагийн цэс бидэнд хэрэгт маш хэрэгтэй. Яг тэгвэл янз бүрийн дүрс зурхад цаг их ордог. Тэгэхээр энд тухайн дүрсээ төсөөлдүүлээд зурчаад яг гараад ирдэг. Одоо дугуй дүрсийг ингээд зурхад тухайн дүрс маань маш гоё цэвэрх ингээ гарч ирнэ. За дүрсээ маш цэгцтэй анханасаа цэгцтэй зураад үнийгээ зургийн хэлбэрээр хадгалж авах боломжтой. За зургаар хадгалж авахын тулд энэ дээр дарна. Дараа нь энэ товчлуур дээр дарахад компьютер руу зураг болно хадгалагдана. За дараагийн нэг цэс. Энэ болохоор нөгөө график байгуулах боломжтой цэс юм байна лээ.
өөр одоо үйлдэл олон үйлдэл хийж болж байгаа. За энэ аппликейшнийг ашиглах бас нэг хамгийн энгийн аргыг энд харуулъя. Хэрвээ тухайн цэсийг сайн мэдэхгүй ойлгохгүй байвал за аль нэг цэс дээр нь дарахад ийм асуултын тэмдэг байгаа. За энэ дээр дараад үзвэл хажуу талд нь энэхүү цэсийг яаж ашиглах талаар бичлэг нь байгаа гэсэн үг. Энэ бичлэгийг үзээд энэ цэсийг илүү одоо өргөн боломжоор нь учрыг нь ойлгоод ашиглаж болно. За ингээд бичлэгийг дуустал нь үзэх юм бол энэ дээрх одоо бүх үйлдэл одоо юу хийж болохыг нь харуулсан байдаг. За ингээд ашиглаад байх боломжтой юм аа.